22,000-ыг одоо хэрэгжүүлсэн барьсан гэдэг бичсэн. 22,000. Тэр бол ерөөсөө байгууллагын стандарт юу менежментийн тогтолцоог одоо хангасан гэсэн тийм л стандартууд шүү дээ. Тухайн бүтээгдэхүүний стандарт чинь болохоор нөгөө манай нөгөө аль төрний хэлдэг 6688 дотор тэрнийг л стандартыг хангах хэрэгтэй. Сайн байцгаана үзэгчдээ томчуудаас асууя нэвтрүүлгийн ээлж дугаар эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн зочноор стандарт хэмжил зүүн газрын дарга Батбаатар надтай ярилцахаар ирсэн байна. Сайн байна уу? Миний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. За танд энэ өндөр мэндийг хүргэе. За стандарт хэмжил зүүн газар. Хүмүүсийн чихэнд одоогоор яг бүрэн гүйцэд сайн хоногшоогүй бөгөөд бидний амьдралд хамгийн чухал ажлыг гүйцэтгэдэг төрийн байгууллага байна тийм үү. Тэгэхээр одоо залуу сэтгүүлч та тайлбарлаад хэлэхэд стандарт хэмжил зүүн газар юу н бодлогын түвшинд ямар чиг үүргийг хүлээж ажилдаг байгууллага байна. За тэгэхээр танд стандарт хэмжил зүүн газрын довч одоо том мэдээлэл зарим юмнуудыг тавьж байгаа танилцсан. Манай стандарт хэмжил зүүн салбар болохоор 21 аймагтаар сорилтын лабораторитой. Одоо таны одоо идж байгаа, ууж байгаа бүх юмнуудыг одоо хүнсний бүтээгдэхүүн дээр одоо сорилт туршилт хийдэг байна гэсэн үг шүү. Тэгэхээр 21 аймаг дээр байна. Тэгэхээр тэрийгэ дагаад стандарт хэмжил зүүн хилцүүд байдаг. Тэр нь бол тохиромжлын үнэлгээ, хэмжил зүй, стандартын чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг гэсэн үг. 21 аймаг дээр ийм салбар хөлтэй гэсэн үг. За нийслэл дээр болохоор 3 сорилтын лаборатори байна. Нийслэлийн төв лаборатори байна, Багнуур дүүрэг дээр байна. Налах дүүрэгтэй байна. За тэгээ хүнсний эдгэл авалгаа лаборатори манайх байна. Ингээд ихэд нийслэл дээр 4 том лаборатори 21 аймгийн салбар. Тэгээд дээрээс манайх сорилтын хяналтын газар болон төвтэйгөө нийлээ 700-аар ажилтан Монгол улсын хэмжээнд нөгөө нэг стандартчил, хэмжил зүйл, тохирлын үнэлгээ, за сорьцын бодлогын чиглэлийн асуудлыг бол одоо Монгол улсын иргэн Монгол улсад одоо хэрэгжүүлж байгаа гэсэн үг. Тэгээд энэ бол тохирлын үнэлгээний бодлогын асуудал гэдэг бол нөгөө бүтээгдэхүүн үйлчилгээ зах зээл борлуулахад тэр ямар стандарт шаардлагатай байх вэ гэдгийг баталт нотолно гэсэн үг. Стандартчил гэдэг бол тодорхой хэм хэмжээг тогтоож байгаа. Актыг боловсруулж гаргана гэсэн үг. Тэгэхээр бол зөвшөөрлийн бичвэрээр байдаг. Нөгөөх нь хэмжил зүй. Одоо жишээ нь хэлэхэд одоо ширээний өндөр ямар байхсаа уурт эзлэх үү, маск гэд бүх чиглэлийн стандартын хэмжил зүйн холбогдох хэмжээ хэрэгсэл юм бодлогын асуудал да тэрнийг бол шалгалт баталгаажуулалтын асуудал явдаг. Одоо та дэдгүүрт ороод жин дээр одоо юу гэдэг таны хүнсний бүтээгдэхүүн тавиад хэлэхэд тэр яг 1 кг байна уугүй юу гэдгийг л манайх тогтолж гаргаж байна гэсэн. Гих мэтлэнгээр ингэж ярих юм бол манайх бол одоо зах зээлд байгаа бүтээгдэхүүн үйлчилгээтэй бүр нягт холбогддог. Маш нарийн тэгж яихтай үйл ажиллагаа явуулдаг бодлого хэмжээний байгууллага л гэж ойлгоно. Энгийн үгээр тайлбарлахад юм. Сүүлийн үед хүмүүс стандарт гэхээр харьцангуй мэдээд байгаа ч юм шиг ингээд хоногшоод тий бас хэрэгжилж байгаа бүтээгдэхүүнчлэгийн стандартыг хангагдж байгаа хэсгийг нь бас хараад идэв болсон байна. Тэнгүүд стандарт хэмжил зүүн газрын чиг үүрэгтэй стандартыг хэрэгжүүлэх гэж бол байхгүй юм шиг үн тийм үү? Монгол улсад бол одоогийн байдлаар 6688 стандарт яг өнөөдрийн байдлаар ингээд одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. За энэ стандартын хэрэгжилтийг бол одоо яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуудал бол аюу хэрэгтэй. Одоо манайх дээр хуржил танах стандартын ийм стандарт ерөөсө хэрэгжихгүй байна. Та нар энэ дээр ямар ажил зохион байгуулж ажилладаг юм бэ? Ямар функцтэй юм? Ямар зохион байгуулалттай юм бэ гэдэг бол байнга асуудаг. Одоо сэтгүүлч болгоно стандартын хэрэгжилтийн асуугаад байгаа асуудал. Тэгэхээр би танд тоо мэдээлэл хэлчихье. Одоо зөвхөн энгийн чиглэлд эрүүл мэндийн салбар дээр болохоор 692 стандарт байна. За хүнснийх дээр 650, барилга дээр 620 гээд гих мэтлэгээр ингээд салбар стандартууд ингээд байдаг. За мэрэгжлийн хяналтын ерөнхий газар гэж байсан те. За 23 оны 1 сарын 1-ээс мэрэгжлийн хяналтын чиг үүргийг салбарын яамрууд руу шилжүүлсэн. Одоо боловсролын хяналт гэдэг юм бол боловсролын яамраа өгсөн. Уул уурхай хяналт гэдэг юм бол аж үйлдвэрт эрдэс соёлын яамраа өгсөн. Одоо байгаль орчны хяналт гэх байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамраа ингээд өгсөн гэдэг нөгөө нэг салбарын яг стандартын хэрэгжилтийг тавьдаг нэгдсэн тогтолцоо байсныг салбарын яамдууд руу өгсөн гэсэн үг. Хариуцуулаад өгсөн. Тий, хариуцуулаад өгсөн гэсэн. Тэгэхээр манай дээр манайх бол стандартаа батлаад гаргаж байгаа. Дээр нь манай дээрс яг саяныхтай холбоотойгоор манайх бол хэмжил зүйн хяналт, сорьцын хяналт хоёр манай дээр шилжиж ирсэн. Тэгээ сорьцын хяналтгаар зах зээл дээр одоо заргаж байгаа нэг бүтээгдэхүүн үйлчлэгчнүүдээс мөнгө яг алт мөнгөний эдлээ эмэг те энэ яг сорьцтой хурж ийн үгүй юу гэдэг асуудлыг бол манайх одоо хянах гэсэн үг. Дээр нь хэмжил зүйн хяналт. Одоо та яг
дэлгүүрээс ороод авахад одоо тэр тухайн бүтээгдэхүүн яг заасан хэмжээндээ байна уу үгүй юу гэдгийг тоталж гаргаж байгаа. За тэгвэл эзэл хүмээс за уурт тэгэл одоо бүхэл төрлийн хэмжил зүйн хяналтыг бол манайх хийж байгаа гэсэн. Тэгэхээр хүмүүсийн тавьж байгаа асуудлууд нь юу гэхээр нөгөө стандарт чинь одоо ингэчлээ. Яах вэ гэдэг асуудал одоо ингээд асуугаад байна шүү дээ. Тэгэхээр энэ хяналтыг бол яг салбарууд яг саяны хэлсэн одоо эрүүл мэндийн салбарт 692 стандартынхаа хэрэгжилтийг хангуулах ёстой. Тэгээ айл стандарт одоо эдгээр чинь бүлэглээд гарч байна шүү. За одоо юу гэдэг нь барилга эрүүл мэндийн холбоотой одоо барилга байшингийн асуудал, тоног төхөөрөмжийн асуудал, үйлчилгээний асуудал. За тэр бүгдээр нэг бүрчлэн стандартууд ийм хэрэгжилттэй байна. Энийг яах вэ гэдэг асуудлыг бол эрүүл мэндийн яам одоо энэ дээр бол стандартын хэрэгжилтийг хангуулах ёстой гэдэг. Нөгөө нэг буцах хаяг ойч эзэнтэй гэдэг шиг тэр мэрэгжлийн хяналтын ерхий газар гэж байдаг их ойрхон санагддаг байсан. Тэ одоо чинь муудсан хоолунд зарах ч юм уу, эсвэл бол нөгөө нэг жолооны курс хуурамчаар гаргаж өгөх ч юм уу. Маань ингэж ингээ бүх юм арын алгаар нэг заван бүтдэг шүү дээ. Тэр болгоныг тэр газар шийддэг юм гэж ойлгодог байсан чи юу яагаад татан бүгдсэн бол уг нь энэ стандарт чинь бидний амьдрал тийм чухал хахад зүгээр ийм хамжлага асуудал шиг хажууд нь яамдуудад үгүй явуулчих жоо болохгүй биддэг тий. Ер нь анх энэ мэрэгжлийн хяналтын нэгдсэн тогтолцоо шүү дээ. Стандартын хэрэгжилтийг хангуулж байгаа энэ газрыг анх байгуулахдаа яг энэ асуудал үүсчихсэн байхгүй. Салбарын бодлого тодорхойлцсон мөртлөө тэрний хэрэгжилтийг хангуулж байгаа болохоор энэ чинь бол одоо нэг газар одоо нэг нь бодлого тодорхойлоод гүйцэтгэл хийлээ тэрэн дээр нэг хяналт явах асуудал нь нэг дор байж болохгүй юм байна. Тэгэхээр энэ тогтолцоог бол одоо нэг дор ингээд оруулчихъя гэдэг. Тэгэд энэ мэрэгжлийн хяналтын ерөнхий газрыг чинь 2003 онд санагдаад байна. Байгуулад одоо тийм 2004 онд байгуулад яг 20 жилийн хавь дээр ерөнхийдөө энэ байгууллагыг чигүүргээ буцаагаад яамд дотроо гэдэг ураас энэ өдөртөө тодорхой шалтгаануудтай авч бодож байгаа. Тэгээд засгийн газрын төвшөнд л яригдж байгаад энэ ер нь тараахан зүг байна. Тэгэхдээ энэ дээр нэг ийм асуудал гарч. Яг зүгээр би бас мэрэгжлийн хяналтад ажиллаж байсан. Тэгэхдээ энэ дээр нэг ийм ойлголт гараад байгаа. Би сая нэг компани дээр очисон чинь ийм одоо манай хэмжил зүйн хяналттай гэдэг уул уурхай компани дээр очив. Тэгсэн чинь татвараас шалгалт ирчих. Уул уурхай яамнаас уул уурхайн чиглэлээр шалгалт ирчих. Байгаль орчны шалгалт ирчих. Аймагаас нь шалгалт ирчих. За хөдөлмөр хааб гэж ярьдээс хөдөлмөр аюулгүй байдлаас шалгалт ирчих. Гэх мэтлэн ингээд 7-8 шалгалт ирчих. Нөгөө нэг ховор хүмүүс гэдэг нэг кино байдаг. Тэрэн дээр ингэж байгаа нэг төлөөлөгч нэг цөөрдөгсөндөө гэсэн суучдаг. Яг тэрнтэй адилхан хуучин мэрэгжлийн хяналт байж байхдаа нэг дор бүх хяналтад авчиж очиж шалгаад тэгээд нэг 3 өдөр мө 4 өдөр тэр компани бүх юмнуудыг үзээд ингээд явчихдаг байсан бол одоо ч нөгөө нэгдсэн тогтолцоо биш болохоор өөрсдийнхөө төлөвлөгөөтэй хамааруулаад хэзээ ч хамаагүй очиод нөгөө тухайн аж ахуйн гэж маш хөндрүүлж байгаа асуудал байна. Тэгэхээр энийг би зүгээр яг зүгээр мэрэгжлийн хяналтын ерөнхий газрын хяналтын нэгдсэн тогтолцоог ингэж одоо нэгдсэн тогтолцоог одоо салбарын яамдууд өгсөний буруу гэж байгаа юм шиг. Гэхдээ энэ дээр тэр хяналт шалгалтыг аж ахуйн нэгж дарамтгүйгээр одоо тэр зохион байгуулдаг байх нь шүү дээ. Одоо жишээ нь хэд тэр уул уурхайн компани дээр л ихэд татвараас бүх юмнуудыг авч агаад тэрийг одоо тийшээ нэг хяналт шалгалт орно. Одоо зүүн бүс дээр ихэд тим юм уурхай дээр очих нь. Тэгэхээр эднэр дээр ийм газар шалгалт орно шүү. Тэдэн сарын тэдний өдөр одоо мэрэгжилтний үг улсынхаа байцаагч үг гэдэг нэгдсэн журмаар очивол аж ахуйн нэгжтэй нэг айхтар дарамт өсөхгүй байдал харагдаад байна. Тэгэхээр яг дөнгөж одоо жил гарна л болж шээ. Одоо нэгдсэн тогтолцоо одоо салбарын яамдууд өгөө. Тэгээд энэний үр дүн гараагүй байна. Энэ дээр бас тодорхой хэмжээнд давуу тал байгаа, сул тал байгаа гэж би очигаад саяных бол сул талын асуудал ял танд. Одоо тэгээд салбарын яамдууд нь тийм хүнээ гаргаад стандартын хэрэгжилтийг хянаад одоо чи стандарт хэр ингэж аахгүй. Монголоос ийм авч уухаар өвчин намдахгүй. Бүр ингээ хидэн ширхгийг баг 3-4 юм ууж ээж өвчин намдаад гадны оронд одоо тэг явж байгаад ийм авч уухаар нэг удаахаар үйлчлээд энэ Монгол ийм стандарт алгаа стандартанда хүрэхгүй байна гэж хэлэхэд эрүүл мэндийн яамд байгаа одоо тэр байцаагч гэх юм уу юу гэх юм тэр хүн нь тэр хэрэгжилтийг шалгах хэрэгтэй юм байна тийм үү? Уг нь тэр асуудал шүү дээ. Ими одоо энэ асуудал шүү дээ. Энэ одоо юугаар нотлогдох вэ? Хүн уугангуудаа тэгээд одоо нэгийг уугангуудаа юу яахгүй байна. Өвчин намдах маань дахиад хоёрыг уугаад гурыг ууж нэмжээ нэгээд одоо бүр хүн өөр дээрээ туршилт хийгээд шүү дээ. Энэ асуудал чи ерөөсөө юун дээр гэхэд лабораторид өвчин чадлыг сайжруулах асуудал байхгүй.
тоног төхөөрөмж сайжруулах, боловсон хүчин сайжруулах. Тэ одоо иргэдэд мэдлэг мэдээлэл өгөх, зах зээл дээрээс орж ирж байгаа эмийн асуудлыг одоо яг хянах асуудал байгаа даа. Тэгэхээр тэр эмийг одоо та хэрвээ тийм л асуудал үүсэж байгаа бол тэрийг бол эм шинжлэх одоо эмийн лабораторид өгөөд эм бол тэр лабораториуд тэр шинжилгээ хийгээд тэрэндээ тэдэн хувь нь одоо юу гэдэг эмийн стандарт биш одоо цолгоо надаг одоо эмний тэдэн хувь тийм бодис байх хэвээр ийм бодис байх гэдэг тэр нь л алдагдсан гэсэн үг. Тэгэхээр нөгөө тэрэн дотор орж байгаа яг гол үйлчлэх ёстой бүтээгдэхүүний харьцаа алдагдсан стандартын шаардлага хангахгүй бүтээгдэхүүн бид нар хэрэглэж байна гэсэн үг шүү. Би зөвхөн хүнсний лабораторийн асуудал дээр яриад үзэл та. Манайд хүнсний аюулгүй лавлгаа лаборатори гэж бүгдээр хятадд болсон буцалгүй тусламжийн хүрээнд 2009 онд байгуулсан хамгийн том хүнсний том лаборатори тоног төхөөрөмжтэй. Тэрэн дээр юу гардгуу гэхээр одоо Монгол улсын зах зээлд нийлүүлэгдэж байгаа бүх бүтээгдэхүүний 80% л аюулгүй үзүүлэлтийг нөхцөж байгаа. За орон нутагт ингээд аваад үзэх юм бол 20-25% л аюулгүй үзүүлэлтийг нөхцөж байгаа юм. Тэгэхээр таны идж байгаа, ууж байгаа, хэрглэж байгаа бүтээгдэхүүн биш үү? Тэрний чинь 80% нь үзүүлэлтийг нөхцөж чадахгүй байна гэсэн үг шүү дээ. Биш үү? 20% нь үзүүлэлтийг нөхцөж чадахгүй. Та тэгэхээр 20% эрсдэлд орж байгаа байхгүй. Орон нутагт бол 80% эрсдэлд орж байгаа. Тэгэхээр энэ дээр яах ёстой? Төр засгаас энэ яг энэ зах зээл дээр заргаж байгаа бүтээгдэхүүний чанар үзүүлэлтүүдийг тодорхойлж байгаа бүр шинжилгээ ухааны үндэстэй тодорхойлж байгаа лабораториудын асуудлын хүчин чадал. За боловсон хүний нөөцийг чадварчлах асуудал дээр маш сайн ажиллах хэрэгтэй. Одоо олон улсад маш олон юу вэ штэ аюулгүй үзүүлэлтүүд ингээд чагсаацсан байгаа. Тэгээ 100 одоо зүгээр хоёулаа энгийн ойлголтоор ингээд аваад үзэх юм бол 100 одоо аюулгүй үзүүлэлт шүү дээ. Хүний бие хор улах одоо аюулгүй байдалд нөлөөлөх тийм үзүүлэлтүүд байж хад манайх л 80% л үзэж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо хятад одоо бүгднийх хятадд тулсаад бусад хөгжилтэй орнууд бол тэр яг 100% үзэж байгаа. Тэрийг өөр тогтоож байгаа. Тэгэхээр яг шинжлэх ухааны үндэстэй лабораториор тогтоож байгаа. Тэгэхээр энэ лабораторийн хүчин чадал шинжлэх ухааны үндэстэй гарч байгаа шинжилгээ солил туршилтыг бол маш өндөр түвшинтэй гаргах ёстой гэдэг асуудал. Нэр бодоод байгаа сургууль цэцэрлэг барина, зам барина гэдгээс лаборатори барина тий гэсэн тийм зорилт юу н сонсогддоггүй юм байна тий сая таны хэлсэн чинь. Ер нь энэ лабораторид одоо ингээд яг олон улсын стандартад нийцсэндээ яг ихтгэлтэй байж болохоос лаборатори одоо ингээд бид нар шинжилгээ өгдөө шүү дээ тусны шинжилгээ, шээсний шинжилгээ. Мөн лаборатори дээр аваачил хариу гаргаал ирдэг шүү дээ. Эдгээр ер нь хэр чанартай бол манайд ер нь тийм лаг стандартын дагуу байж чадах үс лаборатори олон байдаг уу? Лабораториудыг бол яг холбогдох салбарын чиглэлийн дагуу нэг итгэмжлийн үндэсний итгэмжлийн төвгээд байгууллагаас орчингуудаа за танах бол яг энэ чиглэлийн итгэмжлийн хүрээнд үйл ажиллагаа явуулж болох юм байна гэд одоо юмнуудыг гаргачихж байгаа шүү дээ. Үйл ажиллагаа явуулах чиг үүрийг тогтоогод өгчөж байгаа. Би эрүүл мэндийн салбар яг манайх хариуцдаг болохоор би бүр нарийн хэлж мэдэхгүй байна. Би бол хүнсний чиглэл, хүнсний аюулгүй лавлгаа лаборатори 21 аймгийн сорилтын лаборатори, нийслэлийн лаборатори гэдэг яг хүнсний чиглэлийн лаборатори хийж байгаа болохоор энэний тоног төхөөрөмж юмнуудыг айгүй сайн хэлээд байгаа байхгүй. Тэгэхээр энэ таны яг хэлдэг зөв байхгүй. Ер нь Монгол хүнийг эрүүл байгаа үгүй одоо ямар байна вэ гэдгийг бид нар одоо ингээд одоо толгойн өвдөд байгаа гот нэгэл толгойг нь барайл эсвэл нөгөө хоолны хордлого болчих гээл тэхгүй шүү дээ. Одоо бол лабораториор шууд тэр шинжлэх ухааны үндэстэй одоо ингэсэн мэн тэгсэн мэн гэдэг эрүүл мэндийн талаас шууд ингээд тогтоогод гараад өгч байгаа. Эсийн төвшөнд тогтоогод. Тийм эсийн төвшөнд тогтоогод байна. Тэгэхээр лабораториудын одоо хөрөнгө оруулалт юу ч байхгүй. Одоо сүүлийн ингээд 10-20 жилийн хугацаанд авахад манай дээр бол лабораториудын тоног төхөөрөмжөө сайжруулсан, худалдаа авалт хийсэн, хөрөнгө оруулалт хийсэн улсын төсвөөр бараг мөнгө байдаг байхгүй. Шинжлэх ухаандаа мөнгө зориулахгүй байх гэсэн үг. Тийм. Тэгэхээр одоо энэ чинь яг нарийн дээр очих юм бол Монгол хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хамгийн одоо тогтоож байгаа газар шүү дээ. Тэгээд Монгол Улсын шадар сайд амар сайхан 22 онд 23 он 24 он энэ жилийн манай төсөв дээр 3.4 тэрбум төгрөгийн одоо лабораторийн тоног төхөөрөмж авах тийм одоо төсөв суулгаж өгсөн. Тэрэн дээр бол энэ жил бол бид нар тодорхой хэмжээний тоног төхөөрөмжүүдээ сайжруулаад худалдаа авалт хийгээд ирэхэд одоо дуусчих. Дараа жилийнх дээр бол бид нар бол нэг талаараа бас энэ ард иргэдийн дунд
төр засгийн хувьд одоо бодлогын түвшинд бол ерөнхийдөө энэ стандартын гэдэг байгууллага за энэ лабораториудын тоног төхөөрөмж хүний нөөцийг чадахжуулах асуудал бол маш чухал юм байна гэдгийг ойлгочихж байгаа. Тэгээд энэ жилийн үед бол одоо бид нар 25 он дээр бол нийлэн хэмжээний бас 20 тэрбум төгрөгийн төсөв одоо санал өгсөн. Одоо тэр одоо яаж батлагдах асуудал нь бол бид нар одоо хүлээж байна. Одоо гэхдээ энийг бол аль аль төвшөндөө сайн ойлгож байгаа юм чи тодорхой хэмжээнд лабораторийн тоног төвшөнд сайжруулах, нөгөө улсын эталон, хэмжилзэн улсын эталоноо сайжруулах, боловсруучныг чадахжуулах гэдэг яг нөгөө нэг хим хэмжээ тогтоодог, төвшин тогтоодог энэ байгууллагынхаа үйл ажиллагаа дэмжиж одоо тэр төсөв 25 оныхаар бидний явуулснаар батлагтаасаа л гэж бодож байгаа. Биднийг одоо жоохон багс нөгөө хөрөөж худалдаж авахар л ISO 9001 9002 9003 стандартыг одоо хангасан тий. Тэгэл одоо нэг юм худалдаж авахар л стандартын тийм тоонуудыг юу нэг ашиглаж ярьдаг шүү дээ. Тэр юу н хэр бодиттой байдгийг тэр стандарт мөрдөгдөж ирлээ гэхэд одоо бидний амьдралын чанар дээшилж байгаа үг нь хэр бодиттой байдгийг. Тэр олон улсын стандартыг одоо тий танаа байгууллагаар дамжиж оруулж ирж баталдаг юм уу эсвэл газрууд маркетинг PR-а хийх гээд ISO гэдээ яриад байдаг юм уу? Тийм. Наадах дээр бас нэг юм ойлголт байгаа. Сая нөгөө манай стандарт хэмжил зүүн газрын урилгаар дэлхийн ISO биш дээ нөгөө олон улсын стандартчлалын байгууллагын Аз нуухан талаа захирал манай дээр очилж ажиллаж байгаа. Тэгээ бид нар ингээд юун дээр нөгөө хүлээ авалт хийгээд ингээд явжсэн чинь нөгөө манайх нөгөө бүтээгдэхүүнүүд дээр ISO 9001 ISO одоо юу 22000-ыг одоо хэрэгжүүлсэн барьсан гэдээ бичсэн. 22000 тэр бол ерөөсөө байгууллагын стандарт юу менежментийн тогтолцоог одоо хангасан гэсэн тийм л стандартууд шүү дээ. Тухайн бүтээгдэхүүний стандарт чинь болохоор нөгөө манай нөгөө аль төрний хэлдэг 6688 дотор тэрнийг л стандартыг хангах хэрэгтэй байна. Тэгэхээр нөгөө Apple одоо жишээ нь зүгээр Apple дээр ингээд жишээ аваад яриад үзэхэд Apple чинь чанарын менежментийн тогтолцоо 9001-ийг манайх нэвтрүүлсэн ингээд тэгчж байгаа. Тэгэнгүүтээ дээрэс нөгөө нэг хүнсний ээлгүй байдлаа 22000 тогтолцоо. Тэр чинь байгууллагын менежментийн тогтолцоо болохоос тухайн бүтээгдэхүүний чанарын үзэлт биш байхгүй. Тэгэнгүүт тэрийг аваачаа нөгөө ярилган дээрээ тавьчихгуутал одоо нөгөө манайхан ч одоо за энэ хүнсний бүтээгдэхүүн одоо энэ одоо юу гэдэг чинь энэ хүнсний бүтээгдэхүүн ISO 9000 гэдэг стандарттай байна гэдэг ойлгож байгаа. Энэ бол байгууллагын менежментийн тогтолцооны стандарт ч гэдэг л. Байгууллагын менежментийн тогтолцоо бүтээгдэхүүний стандарт гэдэг бол хоёр өөр ойлголт. Тий. Тэгээ одоо танах дээр болж байгаа ISO 9001-ийг яхад танах чинь үүднээс аваалаа ухтах хөршлөгээ зан харьцаа тэгэл бичиг заасны соёл мойлгоо танаа бүх юмнуудыг чинь нэг юу яачих гэдэг. Одоо эмхэл зэгцэлж, эмхтэй зэгцээ, эмжим дарамттай хэмжээнд тодорхой болгож. Тэгээд энээс бол юу гардаг вэ гэхээр бүтээмж аягүй дэвшилж гарч байгаа. Тэгээд дээрс нь бүтээгдэхүүний чанар дэвшилдэг. Энэ бол байгууллагын менежментийн тогтолцоо. Яг бүтээгдэхүүн дээр аваад үзэх юм бол эн чинь ийм одоо юу гэдэг нь талхаар аваад үзэх юм бол тэдөө хөөлөгчтэй байна, тэр нь гурил байна, тэдэн минут игэнсэн байна, одоо өөр юу гэдэг те хаяа шашган дээр нь байдаг бүх зүйлтүүдээ тэр бол яг бүтээгдэхүүний стандарт байх ёстой шүү. Тэгэхээр нэг хоёр өөр ойлголтыг тэгж холиод байдаг. Тэгэхээр нөгөө энэ чинь одоо юу вэ гэхээр манайх ч ерөөсөө стандартын таа ойлголтгүй байхад байгаа. Бүхэл бүтэн байгуулгал гэхэд ийм амар том алдаа гаргаж байгаа. Хаяг шашган дээр тэрийг бол нэвтрүүлсэн байж болохоос яг бүтээгдэхүүнийг тэгж одоо тийм бүтээгдэхүүн дээр одоо тэрийг тавих нь буруу гэж альтерны нөгөө Аз нуухан талаа захирал тэгж л хэлж илээ. Тэр үедээ би ингээд яг тэрнээс хэлснээс хойш ингээд бүтээгдэхүүнүүдийн яарлаг дээр ингээд харахаар ер нь их ихтэл ISO 9000-ыг за хүнсний ээлгүй байдлаа тэр менежментийн тогтолцоог нэвтрүүлсэн тэр мэрийг бүгдийг ингээд тавьсан л байдаг. Бараг нөгөө мэдлэггүй байдлыг энэ ашиглаад төөрөгдүүлээд байгаа юм шүү тий. Тэгэхээр яг зөвхөн яг одоо яг энэ дээр хоёулаа аваад утчихаар нөгөө би нэг хоёр санаа хэлжээ. Энэ дээр манайх бүр багаас нь ахуулаад нөгөө стандартын ойлголтууд аюу сайн өгөх хэрэгтэй байж байгаа. Одоо ингээд аваад үзэхээр гадаад юу хүмүүсийн гадаад худалдааны анги гэж байна уу да. Тэр анги дээр л стандартын тухай ойлголтын нэг кредит цагийн хичээл ордог. Тэгэнгүүт ерөнхий боловсролын сургууль дээр нэг ч удаа ярьдаг.
За цэцэрлэг ясал дээр бол бүр хол. За дээрэс нь ихтэй сургуулиуд төр нэг ч удаа ярьдаг шүү дээ. Одоо стандартын тухай. Танаа одоо ямар сургуульд өгсөн тэрэн дээр ч одоо стандартын тухай нэг ч мэдээлэл өгч байгаа хөө те. Тэгэхээр бид нар ингээд өглөө босоод үүднээсээ ингээл гараад шатаар ингээл буухтал тэр бүгд дандаа стандарттай. Шатны өндөр ажлаг гал гадна зам талбай гал бүх юм стандарттай. Тэгэхээр энийг айгүй цогцоор нь одоо бүр багаас нь одоо тий цэцэрлэгийн наснд ямар юу мэдчих зайлшгүй шаардлагатай. За дунд сургуульд юу мэдчихсээс тодорхой хэмжээний одоо сургалтуудыг ихтэй сургуульд бол бүр одоо кредит цагийн хэмжээнд одоо 3 кредит цаг ч юм уу те нэг удаагийн хичээл болгож нэг семестр ч юм уу 2 семестр орол тэрний зайлшгүй ойлголт өгсөд. Бид нар юм мэддгүйгээс бол алдчихж байгаа. Одоо нэг барилга барайл байж байгаа бид нар ч нь очивол хаяа нэг байр захиалцсан бол очингуудаа тэгэл гадна зам талбайгаар нэг шатматаар ингээл ороод дээш нь гараал тэгэл сайхан байрна өстэй янзын байна л гэдэг болохоос яг тэгэл багаас нь нөгөө нэг стандартын ойлголтыг өгч байгаа бол замаас гадна зам талбай нөгөө нэг биржгэр авахгүй нөгөө нэг хөрслийн бэрхшээлтэй иргэн яа дотогшооноо орох нөгөө нэг явган зам дээр нөгөө товруутай зам ам байхгүй за ажиллагаа нь өндөртсөн юм байна гэл тэгэл метр квадраттай хурж ийн үгүй тэгээ метр квадраттай хурж ийн үгүй юу за тэгэл таасны өндрөөс ахуулаад тэгээд бодог шунх гэл бүх юмнуудаар өөрсдөө мэдээж явж байгаа байхгүй. Тэгэхээр энэ багаас нь стандартын ойлголт өгнө гэдэг чинь бид нар өөрсдөө эргээд эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлөө өөрсдөө бүрдүүлж байгаа байхгүй. Заавал төрийн байгууллага очиж эн чинь болохгүй тэр чинь болохгүй гэхээс илүү эргээд олон нийт өөрсдөө бас тэрийг бол ойлголттой байгаад стандартаа нэхэх хэрэгтэй байхгүй. Нөгөө нэг стандараа бид нар багасаа мэддэг байсан бол ста метрээр арчаад эн чинь шаврын чинь 100-аас 3 байх хэвээр замын чинь 100-аас 7-оос 8 байх хэвээр байна шүү дээ. Эн чинь юу вэ? 5 байна шүү дээ хэмжээс зогсож байх хэвээр. Тэгэл одоо яг ийм болцсон энэ хүртэл ингэж явцсан. Одоо тэгтээ нэг тал нь яг хоо стандартыг бол аль шатандаа ярьж байгаа аюу тум дагуу талж байгаа. Одоо стандартгүй ч юм юу болох шүү дээ. Одоо тэгээд уух усны дээр идж байгаа хоолн дээр хүртэл энэ чинь ямар стандарт ямар юугаар хийж байгаа гэдэг асуулт. Тэгээ ийм амар чухал юм аа бид нар орхигдуулаад ингээд явцсан. Социализм бид нэг муулаад байдаг социализмын үед л их чинь нөгөө үйлдвэр завод ингээд маргач байгуулалт ингээд явж байсан. Тэрэн дээр ингээд чанар манайхаас үн стандартын хороогээд үн чанар стандартын хороо гэж байсан. Тэр ингээд очингуудаа тэн дээр очиж гарч байгаа бүтээгдэхүүнүүдийн очиж үзээд стандартын шаардлага авах бол бүр сайдын дууд загнадаг байсан. Эн чинь ийм олон улсын стандартын Монгол улсын ийм стандартыг хангахгүй та энэ гологд бүтээгдэхүүн гарч хаад яаж яасан ямар гаргаж энэ дээр тэд хоногийн хугацаатай өндөр өөрөг хүчээс ийм амар чухал байгуулах гэсэн байна. Тэгэхээр одоо бол ингээд 20-30 жилийн хугацаанд стандартын байгууллага гэхдээ тодорхой хэмжээнд үйл ажиллагаагаа явуулсан боловч нөгөө нэг хэрэгжилтэй таны нөгөө нэг яг нөгөө ярилцлага эхлэхэд тавьдаг хэрэгжилтийн асуудал дээр л алдсан гэж байгаа. Тэгэхээр энэ хэрэгжилтийг яаж цааш нь хангуулдаг болох уу, салбар болгон дээр хангуулдаг гэдэг асуудлыг бол манайх одоо салбарынхаа нөгөө үндсэн суурь хуулийн дээр энийг оруулж өгч байгаа. Хууль ярихаас өмнө асуухад одоо ингээл том сүлжээ дэлгүүрүүд тийм үү? Зах худалдааны төвүүд ингээл бараагаа зөөж идэв штэ. Тэгэхээр тэр бидний уудаг тэр ашигтай бактериатай сүүнүүдийг тэр газтай ундаанууд бидний хэрэглэдэг юмуд ингээл гадаа наран ингээл тавьсан байж байгаа ингээл зөөж мөөж явахыг харахаар тэр бодвол хадгалах стандарт зөөлөх горим тийм байдаггүй л байлгүй тийм. Тэнгүүд одоо тэр хүнсний бүтээгдэхүүн дээр байлаа гэж бодоход яах юм? Хүнс хөдөө аж ахуйн хөнгөлөлтийн яам байгаа хүн нь тэр стандарт хэрэгжилтийг хянах хэрэгтэй юм. Тий. Энэ дээр хүнсний асуудал бол хүнсний асуудал одоо нэлээд асуудалтай болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ дээр чинь болохоор дүүрэг болгон дээр сум юун дээр сум болгон дээр хүнсний аюулгүй байдлын юу мэрэгжилтэн гэж байгаа шүү дээ. Байцаагч гэж байгаа. Тэр яг тэрэн дээр хяналт тавих хэрэгтэй. Тэгээд одоо бол хуучин бол ерөөсөн мэрэгжлийн хяналтын газар руу шууд уцтал өгтөл баг нөгөөх нь тэр асуудал дээр шууд таквал хурж ирэнгүүтэл яг тэр хадгалтын горим, зөөвөрлөх горим тий одоо бусад стандартыг хангаж ийн үгүй юу тэрэн дээр нь алдаа гарсан байна уу одоо улсын байцаагч шинжилгээ аваад лаборатори руу өгöd явдаг байсан. Одоо бол энэ асуудал бас жоохон хойр болцсон. Орхигдсон байж магадгүй нөгөө иргэд одоо хаашаа гомдол гаргахаа мэдэхгүй
дүүргийн үйлдвэр худалдааны эсвэл аймгийн үйлдвэр худалдааны газар руугаар хилцс рүү гаргах юм уу эсвэл хөдөө аж ахуйн яам руу гаргах юм уу гэхэд бас нэлийн эргэлзээтэй болчиход байгаа. Тэгэхээр энэ ялангуяа энэ аль төрөний таны дурддаг тэр эрүүл мэндийн ийм холбогдох бүтээгдэхүүн хэрэгсэл за тэгээд дээрэс нь энэ хүнсний бүтээгдэхүүн өдөр тутам ингээ харьцдаг энэ дээр бол хэвээр маш болгоомжтой. Тэгээд энэ хянал шалгалтын асуудыг маш нэг тавихгүй бол нөгөө юу нэрсэн байна ашиглах гэдэг шиг л болоод байгаа ш. Одоо юу сүүлийн үед яг тийм ба ш. Одоо нэг сар дөнгөж гарч байгаа одоо Дүнжин гарын уулзварын өмнө гарсан нэг том хийн төс ачиж авсан газны машин дэлбэрч барьж байгаа асуудал. Өөрөөсөө тэр чигээр л стандарт хүрч байгаа ш. Яг тэрэн дээр ингээл аваад үзэх юм бол тэр чин манай дээр нэг аюултай ачаа тээвэрлэх шаардлага гэдэг стандарт байгаа. Тэр хэлгээд бүхэлд нь бараг зөрчилсөн байна. Тэрэн дээр болохоор нөгөө жолооч бол нөгөө аюултай ачаа тээвэрлж байгаа ч сургалтанд суусан байх хэвээр. Одоо янз бүрийн сургалтанд суух юм шүү дээ. Аюултай ачаа авч явахад янз бүрийн асуудал гарах бол ямар арга хэмжээ авах уу, ер нь яа тээвэрлэх үү, хаагур яаж явах уу гэдэг бүх юмныхын сургалтанд суудсан байгаа. Хоёрдугаар асуудал нөгөө машин чинь аюулгүй байдлаа хангасан байх хэвээр шүү. Тэнгүүт тэр нэг Yonkst гэж ярьж штэ. Тэр энэ төр нь болохоор мэрэгжлийн байгууллагын дүгнэлт гарсан байх хэвээр. Аюул гарсан байдлаа гэж бодоход ганц конов дарахад бүх цахилгааныг хаасан байх хэвээр. Гэх мэтлэнгээр нэлийн юмнууд байж байгаа. Гуравдугаар асуудал нь хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан гэж байх хэвээр. Тэр бол заавал хамт явж байхад аюул гарсан үед нөгөө явж байгаа чиглэл болон хойш нь 100 м-ийн зайтай очиж машин орохыг хоригдсан тэмдэг энэ төр тавих. За тэгээ маршрутын асуудал аяг чухал байна. Тэр чинь нөгөө аюултай ачаа тээвэрлж байгаа машин ч юу Улаанбаатар хот нийслэл дотор тэгээд явж байгаа шууд хотын одоо бол энэ аюултай одоо юу гэдэг хийн төрш бензин одоо шатах тослол материал дандаа хотоос гадна байгаа ш. Тэнчнээс аваад хамгийн дөт замаар одоо тээвэрлэх газар руугаа явах хэвээр. Би тэр машиныг бол урагшаана чиглэлтэй явж байгаа гэж ойлгосон. Тэгэхээр ерөөсө Төв аймгийн замаар аваад цаашаа явах хэвээр байсан чинь явж байгаа тэр Дүнжин гарын уулзар дээр очиж машинтай мөргөлцсөний улаас дэлбэрт гараад тэрнээс ч юм болоод 10 гаруй хүн аймнаас эрүүл мэндээр охирч байна. 100 гаруй тэрбум төгрөг охирл очиж байгаа. Энд чинь тэгэл нэгэн стандарт зөрчигдөл ийм хэмжээний аюул очирч байна. Тэгэхээр энэ асуудал бол стандартыг мөрдүүлэх асуудал бол маш чухал гэдэг нь бол зүгээр ганцхан жишээнээс л харагдал. Одоо тодорхой. Тэ. Стандарт мөрдүүлэх гээд яг мөрддөг л байх. Одоо ингээд тэр зэмийн том компаниуд те дотоодын том компаниуд бүх стандартыг манах мөрддөг гэдгээрээ айгүй одоо бахархдаг ч үйдэг юм уу томордог штеп. Тэнгүүд ийм стандарт мөрдүүлэх тал дээр ер нь тэр авилга хээл хавлын асуудал хэр байдیں۔ Стандартын тавьж өгчөөд хахад мөрдсөн гээд ингээд формалдаад байгаа болохоор хэрэгжихгүй ч юм уу хүмүүс аргалаа сурцсан стандарт хэр хүмүүсийн чихэнд юм нэвт орохгүй байгаа юм шүү. Тий. Наа чи альтрын нэг хуулийн асуудал дээр надад ч нэг ийм асуудал байгаа. Манай одоо стандартчил техникийн зохицуул тохирлын үнэлгээ итгэмжийн тухай хууль гэдэг манай яг суурь хууль нэг стандартын яг суурь хууль байхгүй. Тэрний 12 дугаар заалтан дээр стандартыг нэг сонгоо хэрэглэнэ гэдэг нэг үг орсон. Олон улсын жишг дээр бол тэр сонгоо хэрэглэнэ гэдэг үгийг бол хэрэгэлдэг учраас энэ заалтыг оруулсан байт. Тэгсэн чинь энэ болохоор нөгөө эрх зүйт төр маш өндөр хөгжсөн газрууд бол стандартыг батлалал заавал мөрддөг. Одоо стандарт байх юм бол одоо та нэг тодорхой нэг үйлдвэрлэл явуулж байгаа юм бол ямар стандартыг мөрдөх ёстой вэ гэвэл тэр стандартыг заавал аваад ирэх. Тэнгүүт манайх ганцхан үгэн дээр тэр асуудал гаргаж байгаа юм. Юу вэ гэхээр тэр сонгоо хэрэглэнэ гэдэг. Тэгэхдээ тэрийг бол бүр стандартыг үүсгэж байгаа. Стандартыг хэрэгжилж болно, хэрэглэхгүй ч байж болно гэдэг. Юу аим буруу. Тийм амар буруу. Тэгэхээр та хэрэг нэг төрлийн бүтээгдэхүүн одоо нэг талах үйлдвэрлэх гэж байхад талхны янз бүрийн стандарт байж болно. Одоо 4 5 та одоо тэр стандартуудаас аль өөр тохирохыг за та нөгөө үртэй одоо юу гэдэг хар тарианы үртэй хар талах хийж болно. Тэр стандартуудаас сонгож аваад нэгийг хэрэглээл гэсэн болохоос стандартыг хэрэглэж болон хэрэглэхгүй ч байна гэсэн ойлголт биш байхгүй. Бид нар одоо намар одоо гэж жоохон сэрүүн болчихор чинь бид нар одоо 2 3-нд болтойтой байна шүү дээ. Бид нар гарахаараа баарна шүү дээ. Тэгэхээр чи аль нэг болтойг нь бид нар
сонгож аваад юмсан. Тэр бол ерөөсөө стандартыг заавал хэрэглэнэ л гэсэн агуулга. А тэгэнгүүт манайх чинь стандартыг авангуудаа нөгөөтг нь ингээд авч үзсэнгүүтээ энийг хэрэгжүүлэхэд аюу төвөгтэй юм байна гэдэг. Өөрт хэлбэр аргаж шийдэж байгаа. Одоо юу гэдэг зарим асуудлуудыг одоо орхигдуулдаг. Тэгээд тэрнээс л болж асуудал гарч. Одоо альтернатив би жишээ зурсан тэр аюултай ачаа тавиулж байгаа машины асуудал. Тэр Youngst-ийн одоо нөгөө мэржлийн байгууллагын дүгнэлт гаргахгүй. Хэрвээ тэр дүгнэлт гаргасан байсан бол тэр нэг зүгээр нэг машин очингуудаа тэр чинь тэр нэг гавхлаг одоо онгоодог одоо юу штэ. Карант штэ. Тэрийг очиж машин мөргснөөс бол задарчиж байгаа байхгүй. Тэр карант ч л дээр хостол асуудал гарч ирж байгаа. Тэгээд тэрийгэ тойрсон хамгаалттай багс. Тэгээд ерөөсөө нөгөө хялбарчлаад юмыг амархнаар нөгөө үйл ажиллагаагаа явуулж идэвэл яах вэ гэсэн агуулгаар хандснаас болчихлоо. Ийм асуудал гарч байгаа шүү. Наана аргалснаасаа цаанаасаа тэрнээс ирсэн болно. Тэгэхээр энэ дээр ч нөгөө дахиад нөгөө хэрэгжилтийн асуудал хин хяналтын хувь гэдэг асуудал эргээд гараад ирж байгаа. Тэгэхээр чин нөгөө стандартыг хэрэглээд явж байгаа газар дээр салбарын хяналтын газар очиж за танах ийм стандартуудтай байна. За эдгээр чинь аль алийг танах хангаж байна. Салбарын хяналтын газрууд стандартыг оруулаад хяналтын утас гэж байдаг. Тэрэн дээрээ л яг стандартуудаа дуртаал яг тэрийг одоо биелүүлэлөөр гаргаад ирэх тийм бүрэн боломжтой. Тэгэхээр тэр стандарт тэр салбарын хяналтын газрын тэр хяналтын утас дээр бол стандартыг заавал тусах хэрэгтэй гэж би бодож байна. Салбарын амьдууд хэрэгжилтийг одоо ингээд ханганаа хэрэгжүүлнэ тийм үү? Тэр стандартуудыг хэрэгжиж байгаагүй. Тэгээ бас хянанаа. Тэгээ тэрийг нь одоогоор дөнгөж 1 жил гарсан болж болохоор яамнууд сайн хийж чадахгүй байгаа юм байна. Тэгвэл энийг хөгжлүүлэхийн тулд тий бүх яам салбарынхаа одоо тэр стандартыг хэрэгжиж байгаагүй. Одоо эрүүл мэндийн салбар бол одоо хамгийн хэцүү шүү дээ. Монголчууд маш их өвдөж чинь ингээ маш их маргаантай байна. Тэхийн тулд одоо бид нэр яах хэвтэй. Одоо олон нийт яах хэвтэй. Яавал энэ хурдан төрнөөс хайжрах юм. Хуулийн дээрээ ажиллах юм уу? Эсвэл иргэд өөрсдөө тэр стандартыг нэгтгэх болох юм уу? За одоо стацуу асуудал. Одоо ерөөсөө л одоо манай Монгол тулгамжийн асуудал яг наадах юм шүү дээ. Одоо салбарын одоо яам тамгын газар агентлууд байна шүү дээ. Тодорхой стандартууд альтернатив дурдсан шүү дээ. Эрүүл мэндийн яамлахад 692 стандарт. Энийг хэрэгжилтийг хангаж ийн үгүй гэдэг дээр одоо аж ахуйн гэж иргэдээр одоо салбарын хяналт тавьж шүү дээ. За эдгээр яг стандартын хяналтыг зөв тавьж ийн үгүй юу гэдгийг хянах хэрэгтэй байна. Хэн? Тэгэхээр энийг болохоор манай нөгөө хуулийн одоо шинжилсэн найруулга дээр энэ орж ирж байгаа. Тэгэхээр нөгөө манайх чи одоохондоо нөгөө хуулиар хүлээсэн чиг үүрэг байхгүй шүү дээ. Стандартын хяналтыг тавина гэсэн чиг үүрэг байхгүй байгаа байхгүй. Тэгэхээр энэ чиг үүргийг л оруулаад ирж байгаа. Тэгэнгүүт бид нар яах вэ гэхээр одоо тэр чиг үүрэг манай хуулийн дээр орох юм бол бид нар яг манай дээр стандартын хяналтыг зохицуулах газар гэдэг ч юм уу тий яг стандартыг хяндаг байгууллага. Шинээр байгуулад бараг байцаагч газар манай нэгж дотор байгуулах байхгүй. Тэгээд хэдэн байцаагч нартай холбогдох салбарын яамнууд дээр очино. За танаа дээр 692 стандарт байна. За энэ жил танах одоо энийг англиад үз та нар. За эмийн хэд байгаа, эмийн хэрэгслэх хэд байгаа. За барилга байшингийнх нь хэд байгаа. Эмийн одоо өөр бусад чиглэлийн ямар стандартууд байгаа. Тэрний хэрэгжилтийг танаас аж ахуйн гэж иргэдээр очиж яадаг гэсэн. Тэгэнгүүт нөгөө 602 стандартыг чинь жагсаалт гараад ирнэ. За энэ стандарт ерөөсөө танах хяналтаа тавьж чаддаг байна. За энэс болоод Монгол хүний эрүүл аюулгүй орчин амьдрах эрх яаж зөрчилж байна. Та нар энэ дээр анхаарахгүй болохгүй. Тэгээ энэ хариуцлагын тогтолцоо ажиллаж эхэллээ. Энд чинь хариуцлагын тогтолцоо ажиллаж байна. Хэрвээ тэр стандартыг хангуулж чадахгүй одоо тэрийг одоо юу гэдэг стандартыг хангуулж чадахгүй, биелүүлж чадахгүй, тавигдаж шаардлага аж ахуйн нэгжүүд төр тавихгүй. Энд чинь нэг талаараа нэг хяналтын тогтолцоо юм шиг харагдаад байгаа боловч Монгол хүн нэг бүр эрүүл аюулгүй орчинд амьдрах гэдэг. Би одоо байн хэлээд байгаа. Энэ дээр л очиж бууж байгаа байхгүй. Тэгээд одоо бид нар заавал тэр нэг стандартыг хэрэгжүүлээгүйгээс болоод стандартыг биелүүлээгүйгээс болоод тэр одоо асуудлыг одоо тэгээд нийгмээрээ хүн одоо Монгол улсаараа өөрчлөх ёстой мөн гэдэг асуудал. Одоо нэг жишээ ингээд дурдаад үзэхэд одоо стандарт болохгүй стандартын хэрэгжилтийг хангуулаагаас болоод ийм асуудал үүсч байгаа. Хаана л шүү дээ. Зам дээр байна, эрүүл мэнд дээр байна, барилга дээр байна те. Одоо бүх салбар дээр дурдж болно. Тэгэхээр бид нар чинь нөгөө нэг одоо ийм аргаар явцсан байна. Явцсан нэг толгой өвдөл ахангуутал
нөгөө анилгээ уугаал эсвэл одоо толгой намдах юм уугаал яваад ууг яг толгой өвдүүлээд байгаа тэр зүрхний даралт гэдэм зүрх байт юм уу илэг одоод байт юм уу бусад тэр яг өвдөгж байгаа хэсгийг очиж эмчилгээг өсвөл энэ асуудал. Энэ юунд одоо хүний бие дээр аваад үзэх юм бол энэ оншилсан ба шүү дээ. Стандартаа хэрэгжүүлээгүй байна. Тэгэхээр стандартыг хэрэгжүүлэхийн тулд одоо ямар ажил зохион байгуулах төрийн хэмжээнд ямар бол манай газрын хэмжээнд ямар бол барьж ажиллах уу яам тамрын газар иргэдэн хүртэл яаж ажиллах уу зогц бодлого явах хэрэгтэй. Тэгжээж л бид нар нэг арай гайгүй болох юм тэр. Нэг юм санагдчихлаа. Одоо ингээ барилгын компаниуд барилга ингээл 12 давхар 16 давхар барилгууд барихаар улсын комисс хүлээж авдаг шүү дээ. Гэхдээ тэр чинь одоо хүн амьдрах юм чинь тэ хүүхэд хөгшин хүн амьдрах юм чинь тэнгууд ингээ тоглоомын талбай малбайг нэг энэ чинь өдөө юм шиг 2 сонин нэг 3,800 гэдэг юм байлээ шүү дээ. Нэг тийм гулсуур авчираа тавьж мэваад. Гэхдээ тэрийг ингээд бүхэл бүтэн Монгол улсын комисс гэдэг байгууллага очив. Тэр улсын комисс чинь нөгөө стандартаар нь хянаа чеклэх хэрэгтэй тий. Тэгвэл хүлээж авч авцсан амар дампуу юмнууд байдаг шүү дээ. Тэгвэл тэр улсын комисс одоо чинь танахтай уяатай ажиллагаатай тэр хүлээж авна гэсэн байх уу? Эсвэл зүгээр улсын комисс гэдэг тийм тустай байгууллага байгаа л тэдний ая талаар тэдний хүзүү хэр барин тэр хөрөө тэр юмд батлаад явуулчих тийм үү? Улсын комисс гэдэг одоо энэ барилгын асуудал дээр чи айгүй төвхтэй айгүй төвшөлтэй. Одоо ийм байгаа барилга орон сууцчлалт яам гэдэг нэртэй болсон байна тий. Тэднийх одоо 12-оос дээш давхар дээр нь болохоор тэднийх одоо улсын комисс ажилладаг. За энэ хотын стандартын газар гэж байгаа. Хотын одоо нэр нь бас өөрчлөгдсөн байж байгаа. Одоо бас бүтцээгээд өөрчлөгдөд гэсэн. Энэ хоёр чинь л одоо хотод баригдаж байгаа. Одоо аймаг дээр бол барилга хот төлөлт тийм газар гэж байгаа баг. Тэд нар ингэж одоо яг улсын комиссээр бүрэлдэхүүнээрээ очиж ажил тухайн барилгаа хүлээж авч байгаа шүү дээ. Тэгээд энэ асуудал дээр ингээд аваад утсан чинь яг ингээд бодлого тодорхойлж байгаа, яг стандартыг баталж байгаа. Манайхаас ерөөсөө тэр улсын комиссээрээс гişүүн автгүй. Тэрний эрх зүйн зохицуулч байхгүй. Тэгэхээр эдгээр бол тэнцэнэл ингээд одоо өөртөө л одоо юу гэдэг тэр сангийн хойно, цахилгааных хойно, одоо барилгын хойно бус чиглэлийн мэрэгжлийн хүмүүсээ бүрдүүлэл очоод тэгээд сайхан 2 3 аваад. Тэгээд очоод ингээд авангуут юу улсын комисс ажиллаад тэгээд тодорхой хэмжээнд одоо тэр үүрэг даалгаврын биелэлтэй бол тэгээд тэрнийхээ хүрээнд л хаадаг байна. Тэгэхээр энэ дээр яг Монгол Улсын шадар сайттай бас бид нар бас энд бол санал хэлсэн. Улсын комисстэй бид нар очиж ажиллая. Тэгэхдээ зөвхөн одоо юу гэдэг эцэст нь барай дууссан хойно биш. Явцын хяналтыг ч гэсэн цуг. Одоо тэгээд барилга одоо 2 давхартаа ч юм уу 3 давхартаа гараад ирэхэд л очингуудтал одоо нэг шат мат ч янз бүр хийж юмнууд чинь ямар шохон байгаа. Би энэ ч нэг стандарт хангаж байгаа. За хаана нөгөө нэг хүүхдийн тоглоомын талбай төлөөлж байгаа. За нөгөө нэг гадна талын зам талбай чи ямар байх юм. За нөгөө нэг хөгжлийн бэрхшээлийн хэрэг орж гарцсан хаана байгаа. Машин зогсоолын талбай чи хаана. Ногоон байгууламж хэдээр бүх юм стандарттай ш. Тэгээ тэр бүгдийг л ингээд хангуулчих юм бол уг нь манайх их одоо стандартгүй биш. Тэ хангуулах асуудал нөгөө нэг тулгамдаад байгаа бодлогын асуудал байгаа. Уг нь яам тамгийн газар нөгөө нэг салбарын хяналтын газар энэ дээр маш их тийм одоо бодлогын хэмжээнд гэтээ нөгөө талдаа шудраг хүмүүс л стандартыг мөрдүүлж ажиллах юм байна. Ер нь бол ингээд бодоол хахад яг тэ ингээд яг тэ үнэхээр болохгүй байхад тэ өөрийгөө хараалаас ганц удаа яад ингээд ингэж ханддаг хүмүүс бол хичнээн стандартыг хуйлтанд баталж өгөөд энэ чинь угаасаа зарчим чадахгүй юм байна. Энэ чинь угаасаа зарчим байхгүй. Одоо юу гэдэг стандартыг мөрдөж ажиллана гэдэг чинь ерөөсөө зарчим шүү дээ. Заавал мөрдөж ажиллах. Энийг юу сурах жоохон цаг хугацаа хэрэгтэй хаа төлөвшүүлэхэд. Тэгэхдээ энийг бол ерөн бол гэхдээ одоо энэ асуудлыг бол маш өндөр түвшинд одоо бас яригдаад байна шүү дээ. Одоо тэгэхээр манай монголчууд ч одоо нэг талаар ингээд нэг юмд ингээд одоо сэтгэл зүйн бэлтгэл аваад тэрлэг ингээд шуурна гэж ярьдээ шүү дээ. Тэгэхдээ тэрийг аюул сайн биелүүлдэг. Тэгэхээр би бол монгол хүмүүст бол итгэж байгаа. Монгол хүмүүс бол ер нь гэхдээ ахуугаар аюул том стандарттай шүү дээ. Би зүгээр сонирхолтой ярихад одоо бид нар чинь баг байж байгаа чинь нэг булгийн ус нь одоо бохир шангаар хутгаж болохгүй сүйтэй шангаар одоо ус авч болохгүй гээл одоо гутганы ам дээш нь харуулж болохгүй одоо хайчны ам нээж тавьж болохгүй нүүсэн ч гэсэн буурай цэвэрлдэг те нөгөө нэг Монгол морин дээр имэйл тавахта яаж гоё тавахдаг үлээ тухайн мориндоо одоо бас нөгөө нуруу мурыг холох болохгүй маш цэвэр
зэгцтэй энэ тох ёстой энэ гих мэтлэнгээр ингээл бидний одоо нэг багада бараг нүгэл мүгэл гээд тэгц юм чи бүгд стандартаас баг. Манай өгдийн ухаан тийм Монгол хүний ухаан бол ерөөсөө стандартаар шууд холбоотой шүү. Тэгэхээр энэ стандарт орчин үеийн хэлгээр стандарт болохоос монгол хүмүүс чинь бүр соёл ахуй тэрэндээ бүр стандарт суулгацсан. Тэрийгээ тэгтээ бүр нарийн хүчээр хэлэхгүй ч гэсэн бид нар хийж болохгүйг мэддэг байна. Тэгэхээр стандарт яг л тийм ш. Болохгүй зааг ш. Хийж болохгүй зааг тэрний чинь төвшин тогтоож өгч байгаа. Энээс доош явах юм бол таны нөгөө эрсдэл чинь нэмэгдээд явж байгаа байхгүй. Одоо бидний тогтоож байгаа төвшингөөс доош ичих юм бол нөгөө нэг эрсдлийн төвшин чинь одоо ихсээд явчихна. Дээшлэх тусмал бид нар эрсдэлгүй болно л гэсэн үг шин. Тэгэхээр энэ стандарт л ерөөсөө аюулгүй орчин эрүүлнэ. Бидний амьдралтай шууд хамаатай гэсэн. За маш сонирхолтой тэгээд их амьдралд ойр болгож ярьж өглөө. Тэгээд стандартыг одоо жишээ нь хэл мэдээллийн байгууллага байсан ч гэсэн мэдээний стандарттай, ярилцлагын стандарттай, нэвтрүүлгийн стандарттай байх хэрэгтэй үстэй тий. Сэтгүүлч байлаа гэд би бараа зардгам чи хамаагүй гэж болохгүй. Оюуны бүтээлч гэсэн тодорхой стандартууд байх хэрэгтэй. Тэгээд яванда стандартууд хүчин төгөлдөр мөрдөгдөөд хуулийн ч гэсэн илүү сайн хүчин төгөлдөр мөрдөгддөг болох байх. Тэгээд та тэрний төлөө ажиллаж байгаа юм шүү дээ. Тэгээд энэ манай байгууллагын гаргасан сэтгүүл. За танах чинь 5 юм байна. 5 зураг. Цаста шижгэнсэн залуучууд байна. Та бүхний энэ нэвтрүүлэгт урьж оролцуулж аваад маш их баярлалаа.